Сүхбаатар. За гишүүдийнхээ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын ороо уржигдэр хуралдсан сая сайхан бэлэг дарга бас хэлж байна. Ер нь одоо хууль зөрчсөн алхам болж шүү гэж. Тэгэхээр би бас болж өнгөрсөн процессоо бас тодорхой хэмжээгээр тайлбарлах хэрэгтэй байна. Өнгөрсөн 4-р сарын 6-ны өдрийн Баасан гарагийн хуралдаанаар улсын хурлын нэгдсэн хуралдаа эхэлж явж байгаад ингээд Загжуу, Улаан, Эрдэнэ, Тэрбиш тоог нарын гишүүд орон нутгийн сонгуул, улсын хурлын сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцъя гэсэн ийм санал гараад ингээд Дембэрэл дарга болвол эдгээр гишүүдийн гаргасан гормын саналыг одоо дэмжиж гэсэн ийм санал хураалт явуулаа, гормын санал дэмжигдсэн. Тэгээд дараагийн санал нь болохоор төрийн байгуулалтын байнгын ороо хуралдуулж сонгуулийн асуудлыг хэлцүүлэх зүйтэй гэсэн саналыг дэмжиж гэсэн. Бас 30 гишүүн зөвшөөрөөд 71.4%-аар зөвшөөрсөн байлээ. За энэ дотор жишээлбэл Гаан уян гишүү ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Протокол дотроос үзэхээр зэрэг төрийн одоо тэр дарга нар нь байна уу, ажлын хэсэг нь байна уу, төрийн байгуулалтын байнгын ороо нь байна уу, хуралдаад энэ орон нутгийн сонгуулийн асуудлаа нэг мөр нэг тийш шийдээ Дембэрэл дарга. Тэгэхгүй бол эн чинь ингэж болохгүй шүү дээ. Бид сонгогдно гэж яах вэ? Одоо намууд тэгж бодож байгаа. Тэрнээс зүв байх. Тэгээд тэр 1.9 сая хүнийхээ сонгох эрхийг дээдлмээр байна. Тэгээ байнгын ороогоо шууд хуралдаач гэсэн ийм асуудал тавьсан байна. Тэгээд Дембэрэл дарга энэний дагуу хуралдаад яг төрийн байгуулалтын байнгын ороо одоо өөрийнхөө эрх хэмжээнийхээ өрөөнд хуралдаад ажлын хэсгийн саналыг сонсоод оруулж ирээ гэсэн. Тэгэхээр би байнгын орны 17-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр эрсдэлтэй эхлүүлсэн. Энэ асуудлыг нэг мөр шийдгэсэн. Сайхан бэлэг дарга завсарлага авч ирэх гэж хэлсэн би хэлсэн байж байгаа. Эх 7 хоногт улсын хурлын сонгуул зарлагдана. Хэдийгээр хүчин төгөлдөр хууль байгаа гэж байгаа боловч нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн баригдсан. Хүчин төгөлдөр байгаа хуульд л нэмэлт өөрчлөлт ордог. Тэрийг оруулах уу оруулахгүй юу гэдэг асуудал нь тусдаа асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо оруулахгүй бол нэмэлт өөрчлөлт оруулахгүй болохгүй нэ гэдээ улсын хурлын гишүүд санал тавьдсан. Тэрийг нь оруулах шаардлагагүй гэж үзэх бол нэг тусдаа асуудал байна. Тэгэхээр энийг шаардлагатай гэж нэр бүхий гишүүд үзсэн. Процедураар яваад энэ асуудлыг шийдэхгүй бол бүлгүүдийн энэ одоо байдал ойлголцол шийдэгдэхгүй байна. Тийм учраас байнгын ороо улсын хурлын сонгуулийг цаашдаа хүндрэлтэй байдалд оруулахгүй тулд өөрийнхөө одоо эрх хэмжээнийхээ өрөөнд хуулийн дагуу тэгээрээ яваад ингээ хуралдаж асуудал оруулж ирж байгаа маа. Эх 7 хоног гэхэд бид энэ улсын хурлын сонгуулийг товлон зарлах хэрэгтэй шүү гэдгийг эрхэм гишүүд сайн одоо анхаарч үзээрэй гэдгийг хэлмээр.